За тэгвэл дараагийн Монгол орны шуудын зүйлийн бүртгэл тооцоогоор байрших хөдөлгөөний өөрчлөлтөд уур амьсгалын нөлөө хамгаалах гэсэн зүйлийг Геологийн хөтөлбөрийн ажлын суурьлалт цэвэрлэдэг Монголын зэрлэгээ баталгаажуулах хамгаалах зүйлийн зөвлөл Нямбай нарийн хэлэнэ. Цэвэрлэлд орж байна. За 45 минут 10 минут ий багтааж 자, 다음은 노래 한번 할게요. 저기 오랜 시간에도 좋은 기분도 좋아. 도착된 소나. 자, 자, 기대비 Монголын шоуны бүтцийн товчтой цолыг Монголын шоу бол 1930-аад оноос эхлээд Монголын шоуны зүйлийн бүртгэл тогтоох хэмжээг хийж ирсэн. Ингэхдээ бол тодорхой хугацаагаар эхний үед бол гадаадын тухайлбал эхний багтдаг дугаар Тосрова гэдэг цаашаа хүмүүсийн аркад номны аркад хэдэн зүйл байсан гарч байгаа. За ийм маягаар Монголын шоуны зүйлийн бүртгийг нэг хэсэг хугацааны дараа нэгтгэн баазж дүгнж гаргадаг. За хамгийн сүүлд 1989 онд 400 гаруй зүйлтэй болж ирсэн. За тэрнээс хойш тоотолгой зүйлийн тоотолгой нэлээд нэмэгдэж явж байгаа. За ингээд шоуны зүйлийн тоотолгой нэмэгдэж байгаа нь юу гэхээр Монгол орн бол өөрөө маш их том нутагтай, судлаач харьцангуй багтай, судлаачдын хэрэгжиж байгаа багш төхөөрөмж нэлээд муу юм байсан. Сүүлийн үед бол судлаачид харьцангуй залуу судлаач олон болж, гарын аврал материал сайн болж, багш төхөөрөмж том сайжирсны улмаас сүүлийн үед шууд дээр шинэ зүйл олох байдал, зүйлийн тоо нэмж байдал их нэмэгдэж гарч ирж байгаа. Одоогийн байдлаар бол одоо Монгол 496 зүйл бараг 500 зүйл болох гэж байна. За энэ өмнө болохоор сүүлийн 2-3 жилд 11 онд Монгол орны улаан данс гэж юм гаргасан. Улаан дансны хамгийн сүүлийг нь 476 зүйл гэж гаргаж ирсэн бол энэс хойш бараг 20 зүйл энэ хугацаанд нэмэгдсэн байна. За сүүлийн үед бол шуудын зүйлийг бүрдгийг жагсаахын тулд шууд судлаачид олон сонирхогчид олон болсон учраас бид шууд шин зүйлийг бүртгэх комисс гэж байгуулсан. За энэ комисс бол Монголын сургууль шинжлэх ухааны академи зарим орчны яамны шууд судлаачид орсон комиссийн бүртгэн байдаг. Энэгээр бид агуулсаар ирсэн зүйлүүдийг эртгэж энэ Монголын шуудын зүйлийг жагсаах юм аа. За ингээд одоогийн байдлаар бол Монголд 494 зүйл болж байгаа. За эдний орчин амьдрах хэлбэрийн хувьд бол сүүлийн үед олдж байгаа шууд бол өндөр зурсдаггүй. Манай дайрч өнгөрдөг өөрөөс тохиолдол таардаг. Яг гэвэл цагуурын өөрчлөлт тэр хуурайшгийн улмаас гадуун улаан орны шууд манай орнд хэлбэр байдлаар таарах байдал нэгэн хэлбэг болсон. Тэгж учраас тэнд 3-4 зүйл шууд шигээ нэмэгдэж хийж байгаа. Энэ бол манай өндөр зурсдаггүй. Зөвхөн тохиолдлын байдлаар удаан газар хайж ирэх тэнүүлс маягтай таардаг юм шууд таарч байгаа. За энэ шуудын За энд амтныг эдгээр шууд дотроос ховор амтны хичнээн байна гэдэг. Манайд бол амтны ховор болох үндсэн хэдэн баталгаа байдаг. Монгол орны улаан данс улаан номонд орсон шууд ховор гэдэг. Улаан номыг бол үед 3 удаа шинжилгээд байж байгаа. 87 он, 97 он, 2013 онд. За сүүлийн 13 онд бол нийт 35 зүйл. Сүүлийн тоолбол жоохон нэмэгдэж байгаа. За эндээс гадна одоо ховор амтны ховор энэ ховор гэж орсон гэдэг ховрыг тоосдог. Мөн засгийн газрын тогтоогоор ховор гэсэн статус орсныг тэрэн дээр бол артын дээр 2012 оны сүүлийн тогтоол 8 зүйл ховор 12 зүйл 24 зүйл нэг ховор гэдэг нь орсон байна. За энэс гадна Аз улаан номын сайдын нэг хоёр дахь хасвал CMC хасвал гэсэн ийм ангид орсон юм шоуд Монгол орнд ховор гэж хэлдэг. Өнөөдөр нийтийн 100 аяа зүйлийн шоу энэ өнөөдөр бүх хөнгөлөлтөд олж байгаа. Эдгээр тэр юм дээр харуулсан байна. За түүнээс гадна улаан дансны шалгуур гэж байдаг. Дэлхийн хэмжээнд бүрддэг улаан дансны шалгуураар манай орнд байж байгаа шоудыг устж байгаа, устшгүй, эцэг ховордож байгаа устшгүй анхаарал бэлтгэн рүү мэдээлэл тутам гэсэн яг хэлээр байдаг. За тэрэнд бол Монгол орны
Улаан дансан болохоор устж маань байгаад ихдээ 2 жил орсон энэ дээр бол цагаан дороо хотон хоёр за тэр улсгүй 6 жил эмзэгдэр 11 тэгээд энэ эхний 2 жилийн үеэр тэр 2-6 гэсэн энэ үйл одоо нэг ховор ангид болдог дараагийн эмзэг ховор болсгүй гэсэн энэ ангид орсон шууд ховор гэсэн юм дээр нь ордог. За энэ онцлог бид нэр энэ он гасаар 16 онд энэ хэлтэй 5 зүйлийг шинээр он чиглэсэн байна. Энэ бол хэвлэлийн даатад бүртгэгдээгүй бид нэр албасаар гаргаагүй ба энэ дээр хэлээд байна. Энэ дээр болохоор ийм үндсэн 5 шууд юм олсон хаана олсон нь энэ тодорхой байж байгаа. Энэ маягаар энийг бүх шууны мэдээллийг зурагтай авсан хүний баталгаатай тодорхойлсон шүүсүүдтэй ингэж явсан мэдээллийг шууны жагсаалтын чинээр бүртгэж явуулдаг. Энэ жилдээ бол ийм одоо 5 шууд чинээр бүртгэж концепт оноо мэдээлэл нэг байна. Өнөөдөр гадна энэ Монгол орны шууд тэр нөө ангилаар ямар ангилал хоорсон би зүгээр тавчхан танаас тоог нэг гэсэн тоог дөрөв гэсэн байж байгаа. Тэгэхээр энэ ямар шууд орсон бэ? Ямар ангилаар орсон гэдгийг энэ дараагаас тэр хардуулж энэ нийтдээ Монгол орны тэр улаан наманд болохоор зөвхөн сүүлийн улаан намын оруулсан. За нэг сайтын нэгдүгээр хасалтын оруулаад хоёрдугаар хасалтын ихэнхийг оруулаад тэрнээс гадна CMC гэдэг бол олон улсын мөнгөний шуудын олон улсын хэмжээнд одоо анхаарал хандсан юм шууд ордог. Тэгэхээр манай Монголын улаан наманд ороогүй боловч тэр ангиллуудаар орсон шуудыг энэ бүртгэх юм аа. Тэгэхээр энэ дээр бас анхаарал хандуулах болж байгаа. Тэгээд дараагийн нийтдээ дөрвөн гачсан тооны зөвлөлт зүйлүүдтэй нэлээд тодорхойлно. За ингээд цагуугийн өөрчлөлтөөс шууд яаж тоолбой байршин яаж өөрчлөлт юм бэ? Сүүлийн жилүүдэд манай Монгол орны цагуур их өөрчлөгдсөнөөс болж зарим нууруудын ус их багасдаг, зарим нуурууд ус нь ихтэй. Жишээлбэл манай ус нь хэрэгжиж байгаа юу? Одоо төвшөөсөө юу н усны төвшин нэмэгдэж байгаа ус нуур болж байгаа. Ус нуур дээр харьцангуй ус нууруудыг бол ус нь сүүлийн хэдэн жил ус нь юуны төвшин нэмэгдсэн. Үүнээс нь чачаар бол гинт байгаа шуудын тоо бүржин харьцангуй ус нууруудад бол нэмэгдэж байгаа юм гарч ирж байгаа. Жишээлбэл айрын нуур шигээ айрын нуур дээр өнгөрчөөс шууд ус нуур шийдэж хөдөлгөөн байсан мэйтэй. За үүнээс гадна айрын нуур бол хамгийн их шилжилттэй баруун их нууруудын хотоос айрын нуур бол яг нэгдүгээр цагуурын нуурууд хоёрдугаарт голалтай тайшрын усан цэцгээс сенсорын хэдэн жил усаа захын болоод усусгаа байж юм. Бас үүнээс байгаа тэнд байгаа ховор шууд өнгөлдөг шуудын тоо толгой нэлээд нэрс өөрс багассан зарим ховор шууд үзэгдэхээ байсан өнгөлөхөө байсан юм байна. За энэ хангаан одоо орон нуурын гол төлөвлөлт зүйл энэ орон нуурын болж байгаа. Орон нуур бас нэг хэсгүй бүр усгүй болж энэ усны шуудад амьдрах орчин ямар ч нөхцөлгүй болсон. Харин сүүлийн одоо 2014 оноос хойш төвшин нэмэгдэж энэ дээр хуучин өнгөлж байсан зарим шууд ирмэл байршилд орох болж байгаа. Өөрийн дараагийн жишээ бол өгөө нуур байна. Хангаан одоо нуурд хамгийн их шуудын баялагтай жижиг юм өртөө 25,000 гаруй өртөө маш олон зүйл шуудтай 300 зүйл шуудтай байсан. 200 зүйл шууд. Тэгээд энэ бол сүүлийн үед бол шуудын тоо бүрдэн бол багасч өнгөлдөг шуудын тоо 109 шууд өнгөлдөг байсан бол одоо 20-30 зүйлээс цааш өнгөлөх боломж болсон. Энэ юу гэхээр энэ тойрон жуулчдын бааз их байгуулсан мөн усан ширэгж баруун баян нуур, түнклийн баг нуур энэ нуур бүх ширэгсэн нэгэн тойрон ямар ч цэг шиг шуурахгүй усны шууд өнгөлөх боломжгүй болсон. За оролцох урдын хад 100-ийн хадны дээр өнгөлдөг мачин шууд бас өөрлөө байсан ягаад гэвэл жуулчдын бааз их томноор ярьсан. Энэ хүү хүмүүстийн нөлөөс болоод амжилт тоолбой нэлээд өөрчлөгдөж байна шууд. За үүний монтор маягаар зарим нэг жишээлбэл урдгүйний хөндийг байдаг үлдэлтийн нуур гэдэг нуур 2002 онд бүрдэн устай байсан 2014 онд усгүй болж 2014 онд ихтэй бүр шигсэн. Тэр энд өнгөлж байсан усан шууд бүгдээрээ энд өнгөлж ямар ч боломжгүй болж ийм жишээлбэл Монгол орнд маш олон байгаа. Тэгээд бид ийм газрыг яаж хийхээр монитор судалгаа хийж ирсэн энэ ажлыг хичнээн байснаар хэд болж байгаа гэдгийг гаргах хэрэгтэй болж байгаа. Монгол орнд бол шуурч чухал өвдөлтөд нийтдээ 70 газар байдаг. Энэ 70 газар бол Монгол орны бараг бүх байгалийн эсвэрийг хамарсан. Тэгээд эдгээр газруудад аль болохоор шуудын тоолох бүртгэлийг хийж энд байгаа шуудын бүртгэл өөрчлөлтөө мэдэх юм шаардлагатай. Тэгээд ийм учраас бидний мониторинг судалгааг зарим нэгэн газрууд дээр шийдэх нуурын хатгарын хариус нууртай хамаарсан байдлыг дахин цаастаа гэдэг хааны улсын нуурын мартын захиргааны хөдөөний орнуудын хүмүүс мэдээж анхаарал тавьж байгаа.
За эндээс гадна тодорхой хэмжээ гадны санхүүжилтээр шуудын нүүдэл байршил тодорхой хөдөлгөөг судлах юм асуудлыг 2008 оноос эхлээд бид одоо хүртэл Америк, Англи, Герман, одоо Солонгос хүчний олон улсын хамтын хүчээр нүүдлийн судалгааг хийж байна. Энэ жишээ Гэрийн гадуур судалгааг бид нэр 8-аас 13 он хийж өгөөд Гэрийн гадуур үндсэн нүүдэл манай Гэрийн гадуур энэ шиг очиж өгчээд буцаж нэг тодорхой нэг замаар ирдэг. Тэр замын онцлогийг түүнээс гадна өндөр гямлын нурууд авахтай физиологийн болоод ямар хүчтэй давуу тал жараа тодорхой хэмжээний судалгаа хийсэн тэрнийхээ үр дүнгээр хавуудах хэмжээний үйлдэлүүдийг нийтлүүлж олон нийтийн хөтлөл болгосон нэгүүд нэлээд олон улсад хэрэгжиж байгаа юм зүйл нэг. За энэ судалгааны ажлыг бол нэг хүн биш нэг хэсэг баг бүлгээр шийдгээс тийм учраас бидний сүүлийн үед Монгол ард ховор болсон эдгээр шууд жишээлбэл центроо за өөртөө цагаан тоогоо за тэгээд одоо Монгол гэрийн гадуур шоо гадуур хэмжээний нэг шуудын нүүдийг судалж ирэх ёо. Нүүдийн судалгаа дээр орчин үеийн арга данжуулж өгсний болон санскрит данжуулж өгчөөд эдгээр шуудын нүүдийг ашиглаж байгаа. Ингээд бол мөнөөс гадна шуудын усан шуудын өвчний судалгаа хийж байгаа. Энэ жишээлбэл байна Азийн ихэнх орнууд шууны том өвчин гараад одоо энэ хавраас ихлээр биднэрт Монголд шуудад бас ийм хараа хандуулах хэмжээний болж байна. Өөрөөс гадна бид нэр хэрэг гадууны судалгаа биеийн зөв хийж төрөв зүйлч энэ хошоо гадуур хятадын баян орнууд очиж өгүүлж байгаа. Одоо баян хэлээр яг хэсэг нь бол Солонгос очдог. Гэхдээ манай гадуурууд яг Солонгост очиж үзсэн байхгүй. Үнээр баян орнууд очиж өгүүлж байгаа. За дараагаас бид цагаан тоорооны нүүдийг бас үзсэн. За энэ 16 он хийсэн нүүдийн судалгаа нийтдээ 16 он хийлийн олон шуунуудын нүүдийн судалгаа хийсэн. За үүнээс гадна орчин хөдөлгөөнд бид шууны монитор таны судалгаа 94 оноос байнга хийж байгаа. Энэ бол одоо тэнд дөнгөж байгаа цэд тоороо, өөх тоороо, хошоо гадуур тоодог гэсэн шууны монитор таны байнга хийж байна. За энэ төлөвлөлтийн дүнгээс харахад бол тоолгойн уцаас өмнө машин төлөвлөгөө байдлыг харагдаад байна. За энэ дараагаар нь болохоор цэн таврооны нүүдийг бид 13 оноос хойш судалхад ихэнх манай цэн тавроонууд орныг очиж үзсэн. Харин энэ жил нэг тавроо маань Японы Изумэ аргыг очиж үзэж байгаа. Энэ бол өөр жилийн дөрөв жил одоо бид байгаль сольж байгаа юм. Ер нь бол Японд хоёр газар үйлчилдэг. Тэгээд манай бол юу явахгүй байжсэн. Одоо бол харин тийш очиж байгаа гэсэн юм байна. Өөрөөс гадна хөгжил зүйхээс гадна дамжуулах зүйхээс гадна хөзөвчний мэдээлэлээр жоохон хаагаар явж хаагарчдаг. Энэ бол Монгол гадар хоолны хийсэн хөзөвчний мэдээллийг харуулж байгаа. За өөрөөс гадна дамжуулах зүйс энэ жилийн гадуур энэ жил бид нэр 25 он дээр дамжуулах зүйс үнээс 12 он мэдээлэл өгч байгаа. Мэдээлэл өгч байгаа байж харах дээр энэ шууд Монголд байсан газруудаас Монгол дотор нэг хэсэг явж байгаа. Тэгээд зарим Солонгос зарим нь бол хятад очиж үзжээ. Энэ явсан зам нь бол нэг газар байсан боловч хоорондоо ийм зайтай жишээлбэл Дорнод аймагт байсан шоу Анган цэнгийн бүлгийг хийж байгаа. Тэгээд очиж явж явах жишээ нь хийж байгаа. За энэ бидний энд хэрэг бүрдийг юус өмнө нүүдийг судалж үзээгүй байсан. Энэ жилийн хоол хэрэг бүрдийг бид нүүдийг судалсан манай хэрэг бүрдийг бол Гямлын нурууг уртлаар нь даваад тэгээд баруун тишээ гямлаг ингэж тойрох маягдлын нүүд хийх юм байна гэсэн юм. Тэгэхээр бүх тоглоом бас нүүд хийж байгаа. Яг тэгэхээр эндээс буцхуудыг ингэж явуулж магадгүй. Энийг бол одоохондоо явуулсны мэдээгүй байна. За ийм маягаар бид энэ цагаан тоглоомны хувьд бас нэгэн дэлхийд усч байгаа гэсэн юм болж байгаа. Маш ховор тоглоом. Энэ бол дэлхийд ийм хоёр популяцийн гинээр тэгэхээр энэ манай энэ одоо цэг дээр байж байгаа шуунууд энэ класс хийж гэнэ энэ класс хийж байгаа гэдэг дотроос ажиллагаа зөвхөн ийм дэлхийд хавцсан учраас тэгэхээр манай хийж байгаа шуунуудыг зөвхөн популяцийн явуулж байгаа байна. Энэ гэж ирээд юмд энэ нэгнийх энэ инженерийн хоёр шууныг мэдээлэл хийж байгаа юм. За энэ өөх тоглоомны мэдээлэл өөх тоглоом шууд манай хацуур шиг яваад өөрөөс 아니요, 경단 올라오고 있는 좀 지켜봐야 되는 것 같아요. 자에는 이들의 서울에 이제 아무데나 허를 듣고 맞는 놈들 리스트가 지금 다 모르겠어. 그 기억 노트 이제 되는 맞는 노트 되겠어. 시골 오르샤가 미마를 어떤 얘기 이것을 이루어지기 말씀하셨잖아요. 자, 이 말이 그때 저한테 모두 말씀 받고 좀